За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр 1 сарын 9-ний өдөр байна. Хамтдаа Эхлэл номны 29-р бүлгээс 31-р бүлэг хүртэл хамтдаа уншъя. За хамтдаа 29-р бүлгийг эхлээд уншийе. Яаков тэндээсээ хөдлөн аян замдаа гарч улмаар зүүн зүгээр нутгалдаг хүмүүстээр ирлээ. Хээр талд явах замдаа Яаков нэгэн худаг олж харав. Дэрэгд нь 3 хэсэг хонин сүрэг хэвтэж байсан бөгөөд тэндээс ундаалдаг бололтой байжээ. Худгийг маш том чулуугаар тагалсан байлаа. Хонин сүрэг тэнд бөөгнөрөөд ирэхэд хончид худгийн аман дээрх чулууг авч хондоо усалсныхаа дараа чулууг буцааж тавьдаг байв. Яаков хончдыг хараад "За ахан дүүс минь, та бүхэн чинь ханахын улс вэ?" гэхэд тэд хариудна, "Бид Харан хотынхан" гэжээ. Яаков тэгэхэд нь "Тэгвэл та нар Нахорын хүү Лабаныг таних уу?" гэхэд тэд "Танилгүй яах вэ?" гэцгээжээ. "Тэр хүн сайн сууж байгаа болов уу?" хэмээн Яаковыг асуухад тэд "Сайн. Харав уу? Тэр охин Рахил нь эцгийнхээ хонин сүргийг нааш нь туугаад ирж явна" хэмээн хариулв. Яаков тэгэхэд нь "Одоо дөнгөж өд дунд болж байгаа биш үү? Хонь хураах цаг болоогүй үстэ. Хондоо бушуухан услаад дахин бэлчээрт нь гаргааж" гэхэд "Бүх хондыг энд бөөгнөрхөөс нааш бид худгийн тагийг авч чадахгүй л дээ. Олон хүний хүч хэрэгтэй болохоор бид өөр хончдыг эртэл хүлээж байгаад хондоо усалдаг юм" хэмээн тэд хариулжээ. Түүнийг ийхүү хончидтой ярилцаж байх үеэр Рахил эцгийнхээ хонин сүргийг туусаар ирлээ. Рахил хонин сүрэг хариулдаг байв. Яаков эхийнхээ ах Лабаны охин Рахилийг хонин сүргээ туусаар ирэхийг нь хараад хончидтой нийлэн худгийн аман дээрх чулуун тагийг зайлуулцаад Лабаны хондыг усалж эхэллээ. Улмаар тэр баяр хөөрөөр бэлхан Рахилийг үнсээд дэсгэлгүй уйлж эхлэв. Тэгээд тэр Рахилд өөрийгөө танилцуулан эцгийнхэн садангийн хүн буюу түүний бүсгүй дүү Ребекагийн хүү гэдгээ хэлэхэд бүсгүй эцэгтэй гүйн очоод энэ мэдээг дуулгажээ. Бүсгүй дүүгийнх нь хүү ирснийг Лабан сонсоод өөдөөс нь гүйн очиж тэврэн үнсээд гэртээ урьж аваач. Яаков түүнд өөрийнхөө тухай ярихад нь Лабан "Чи яахын аргагүй яс махны минь тасархаажээ" гэлээ. Яаков тэднийд бүтэн сар суусны дараа "Чи надад их тус болж байна. Хэдийгээр төрөл садан боловч чамайг би зүгээр ажилуулахгүй. Харин хөлсөнд нь чи юу авах вэ?" гэж Лабан асуулаа. Лабан 2 охинтой байсны томыг нь Ляа, багыг нь Рахил гэдэг байжээ. Ляа нь намуун зөөлөн харцтай эмэгтэй бөгөөд харин бага охин Рахил нь үзэсгэлэн гоо бүсгүй байлаа. Яаков Рахилд хайртай болсон учраас "Би бага охин Рахилтэй чинь сүү тавиад танайд 7 жил ажиллая. Тэгээд эхнэрээ болгож авна" гэхэд Лабан хариудна, "Охиноо хэн нэгэн танихгүй эрд өгсөнд орвол чамд өгснөн дээр байлгүй яах вэ? За тэгвэл чи манад үлдээд ажиллал даа" гэжээ. Яаков ийхүү Рахилыг авахын тулд Лабаны ажилд 7 жилийн турш зүтгэлээ. Яаков Рахилд их хайртай байсан учраас тэрхүү 7 жил нь 7 өдөр мэт богинохон санагджээ. Хугацаа дууссаны дараа Яаков Лабанд хандан "За одоо эхнэрийг минь надад өг. Нэгэнд тохирсон хугацаа дууссан учраас би түүнтэйгээ унтъя" гэлээ. Лабан ч ойр орчмын хүн амьтныг цуглуулад өргөн их найр хурим хийв. Шөнө болоход Лабан том охин Ляага Яаковын майханд хөтлөн оруулж өгөхөд Яаков түүнтэй унтжээ. Лабан нь охин Ляада өөрийн зарц байсан Зилпа нэртэй нэгэн бүсгүйг шивгчнэр өгсөн болно. Өглөө нь сэрээ тарахад хажууд нь Ляа хэвтэж байгааг Яаков хараад Лабан дээр очиж "Та юу хийж байна? Би Рахилийн төлөө л гэж танаа ажил зүтгэсэн босуу. Тэгтэл намайг ингэж мэхлэх нь ямар хэрэгтэй юм бэ?" гэхэд Лабан "Манай нутгийн заншил ёсоор эгчин нөхөрт гарахаас өмнө дүүг нь хадамлах ёсгүй юм аа. Заншил ёсоор энэ хурим бүтэн 7 хоног үргэлжилнэ.
хурим өндөрлөхөд би Рахилийг чамд өгье. Харин оронд нь чи дахин 7 жил манад ажиллана шүү гэлээ. Яаков ч үүнийг нь зөвшөөрч 7 хоногийн дараа Лабан баг охин Рахила Яаковын майханд хөтлөн оруулаад түүнд эхнэр болгон өг. Лабан энэ охиндоо Билха гэдэг бүсгүйг шивгчэн болгон өгчээ. Тэр шөндөө Яаков Рахилтай янаглан эгч Лягаас нь хавьгүй илүү хайртай боллоо. Түүнээс хойш Яаков Лабаны ажилд дахин 7 жил зүтгэв. Яаков Леад дургүй болохыг мөнхийн эзэн хараад түүнийг үр хүүхэдтэй болгож харин Рахилыг хүүсэр болгожээ. Тийхүү Леа жирэмсэн болоод хүү төрүүлв. Ингээд тэр мөнхийн эзэн миний шаналл зовлонг хараад хүү өглөө. Нөхөр минь одоо надад хайртай болно үзээ гэд хүүдээ Реувен гэдэг нэр өгчээ. Леа дахин жирэмслээд хүү төрүүлэн нөхөр минь надад дургүй болохыг мөнхийн эзэн сонссон учраас бас нэг хүү өглөө гэд хүүдээ Шимүн гэдэг нэр өгөв. Бүсгүй дахин хөл хүндтэй болж бас нэг хүү төрүүлээд одоо би нөхөртөө 3 хүү төрүүлж өгсөн болохоор тэр надтай холбоотой бололгүй яах вэ гэд хүүдээ Лев гэдэг нэр өгчээ. Леа дахин жирэмслээд хүү төрүүлэн одоо би мөнхийн эзнийг магтахаас өөр аргагүй гэд хүүдээ Юда гэдэг нэр өглөө. Түүнээс хойш Леа түр зур жирэмслэхээ болжээ. За үргэлжлүүлэн 30 дугаар бүлгийг хамт уншийе. Яаковд хүүхэд төрүүлж өгч чадахгүй гэдгээ мэдээд Рахил эгчтэй атаархан нөхөртөө хэлэхдээ чи надад хүүхэд өгөхгүй бол би үхэн шүү гэхэд Яаков Рахил дуурсан. Чамайг хүүхэдгүй болгосон ертөнцийн эзэн чинь би юм уу гэжээ. Тэгэхэд нь Рахил нөхөртөө хандан чи миний зарц бүсгүй Билхагийг авч унт. Түүнээс гарсан хүүхэд миний хүүхэдтэй л адил болно гэсэн үг гээд өөрийн шивгчэн бүсгүй Билхагийг нөхөртөө өгч баг эхнэр болгоход нь Яаковч түүнтэй унтжээ. Билхаг жирэмсэн болоод хүүхэд төрүүлэхэд Рахил ертөнцийн эзэн миний хүсэлт гуйлтыг сонсоод хүү өгч өөдн өргөлөө гэд тэр хүүд Дан гэдэг нэр өгөв. Рахилийн зарц бүсгүй Билхаг дахин жирэмсэлж Яаковд 2 дахь хүүгээ төрүүлж өгөхөд Рахил би эгчтэйгээ асар их тэмцэлтэн байж дийллээ гэд тэр хүүд Нафтали гэдэг нэр өгчээ. Хүүхэд төрүүлэхээ болсноо Леа мэдээд өөрийн шивгчэн бүсгүй Зэлпахыг Яаковд эхнэр болгон өгөхөд Леагийн шивгчэн Зэлпа нь Яаковд хүү төрүүлж өглөө. Үүнд Леа баярлан би үнэхээр азтай ажээ гэд тэр хүүд Гад гэдэг нэр өгөв. Леагийн зарц бүсгүй Зэлпа нь Яаковд 2 дахь хүүгээ төрүүлж өгөхөд Леа одоо миний хэр зэрэг жаргалтай болохыг бүсгүй хүн бүр зөвшөөрөхөөс өөр аргагүй гэд тэр хүүд Ашир гэдэг нэр өгчээ. Улаан буудан ургац хурааж буй нэгэн өдөр Леагийн ууган хүү Реувен тарайн талбай дээрээс дууда буюу хүн орхоотой гэдэг ургамал олоод ихтэй авчирч өглөө. Рахил үүнийг нь хараад Леагаас хүүгийнхэн олсон тэр ургамлыг надад өгөөч гэж гуйхад миний нөхрийг булааж авсан чинь чамд хангалттай биш үү? Одоо хүүгийн минь олсон өвсгөр чи яах нь вэ? Хэмээн бүсгүй хариулжээ. Тэгэхэд нь Рахил тэгвэл хоёулаа тохиролцъё. Хэрв чи надад хүүгийнхэн олсон өвсийг өгвөл өнөө шөнө би чамд Яаковыг өгнө гэлээ. Тэр үед чинь Яаков тарайн талбайгаас буцаж ирэхэд Леа угтан тосоод өнөөдөр миний хүү хүн орхоотой олсон. Рахил түүнийг нь надаас аваад оронд нь чамааг өгсөн учраас өнөө шөнө чи манайд орж хоноороо гэхэд нь Яаковч зөвшөөрөн. Тэр шөндөө Леатаа унтлаа. Леа ертөнцийн эзнээс бас нэг хүүхэд гуйсан учраас түүний гуйлт ёсороо болж бүсгүй 5 дахь хүүгээ төрүүлв.
Леа хүүхэддээ нэр өгөхдөө зарц бүсгүйгээ нөхөртөө өгсөний минь шанд ертөнцийн эзэн надад энэ хүүг өглөө гэд түүндээ Иссахар гэдэг нэр өгчээ. Леа дахин жирэмсэн болж Яаковд 6 дахь хүүгээ төрүүлж өгөхдөө ертөнцийн эзэн надад үнэхээр сайхан бэлэг өглөө. 6 дахь хүүг нь төрүүлж өгсөн намайг нөхөр минь одоо хүндлэхээс өөр аргагүй гэд хүүдээ Зебулун гэдэг нэр өг. Дараа нь Леа нэгэн охин төрүүлээд түүндээ Дина гэдэг нэр өгчээ. Тэгтэл ертөнцийн эзэн Рахилийг бодож түүний гуйлтыг сонсоод хүүхэд төрүүлэх чадвартай болгов. Рахил жирэмсэн болж хүү төрүүлээд ертөнцийн эзэн намайг өр хүүхэдгүй байхын гутамшигаас салгаж өглөө. Үүний дараа тэр надад бас нэг хүү өгөх болтугай гэд хүүдээ Йосеф гэдэг нэр өгчээ. Рахил нь хүү Йосефийг төрүүлсэний дараа Яаков хадам эцэгтэй хэлэхдээ одоо би төрлөх гэртээ төрсөн нутагтаа хармаар байна. Намайг явуулна. Би эхнэр хүүхэдтэй болохын тулд танай ажилд он удаан жил зүтгэлээ. Хэр зэрэг их хүчин зүтгэснийг минь та өөрөө мэднэ. Одоо та тэднийг маань надад өгөөд явуулсгай гэхэд Лабан хариудна. Урдаараа би хэдэн үг хэлээдгий. Чамаас болоод мөнхийн эзэн манайхыг өрөөж байгааг би мэрэг төлгийн хүчээр мэдсэн юм аа. Ямар хөлс авахаа чи надад хэлсгүй. Түүнийг чинь л би өгнө гэв. Яаков түүнд хариу хэлэхдээ танай ажилд би хэрхэн зүтгэж мал сүрэгч нь миний хүчээр хэрхэн өсч үржсэнийг та өөрөө мэднэ. Намайг анх ирэхэд танаах хичнээн малтай байлаа. Одоо хичнээн болов. Намайг хаан ч очсон, юу ч хийсэн мөнхийн эзэн танд тусалж байсан. Харин би хизээ өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болохын тулд зүтгэх болж байна гэв. Лабан түүнээс ингэж зүтгэснийхээ хөлсөнд чи надаас юу авах вэ гэж асуухад нь Яаков надад та юм өгөх хэрэггүй. Харин нэг санал байна. Хэрэв та миний энэ саналыг зөвшөөрвөл би малыг чинь дахин хариулнаа. За би өнөөдөр бүх хоттой малын дундуур явж үзээд хар алаг юм уу, хар толовтой бүх хонь, бүх хар хурга, цагаан алаг юм уу, цагаан толовтой бүх ямааг ялгаад хөлсөндөө авъя. Дараа нь та авсан малыг маань шалгаж үзээд хэр зэрэг шудраг болохыг минь үзсгэй. Хэрэв миний малын дунд энгийн хонь ямаа олвол та намайг мал хулгаас нь тооцож болно гэв. Үүнд нь Лабан сайн байна. Чиний хэлснээр болъё хэмээн хариулжээ. Харин тэр өдөр нь Лабан сүргээс бүх хар алаг, хар толовтой, хар зүстэй хонь, цагаан алаг болон цагаан толовтой ямаануудыг ялгаж аваад өөрийнхөө хөвгүүдэд өгч хариулуулан үлдсэн малыг Яаковд орхиод хөвгүүддээ авч 3 хоногийн турш явж хүрх хол газарт явж одлоо. Мөнхийн эзэн өөрт нь тусалж тиймэрхүү зүстэй хонь ямаа өгнө гэдгийг Яаков мэдээд уляас бүлс мод, армор модны мөчөр аваад холцыг нь эрээлүүлэн огтолж мал усалдаг твшний дэрэгд бэлэг тэмдэг болгон зов. Мал ер нь ус уух үедээ хээлтүүлэгт ордог байсан учраас Яаков модны мөчрийг тэнд зоохоор шийджээ. Дараа нь мал төллөж эхлэхэд алаг зүсмийн хурга ишигнүүд гарлаа. Сүүлд нь Яаков им хонь ямаануудыг Лабаны сүргээс ялгаж аваад Лабаны алаг хурга ишигнүүдээс бүрдсэн сүргээс тусад нь бөгөөд холхон хариулах болжээ. Улмаар тэр саяхан төлөөсөн нялх төлүүдийг Лабаны сүргээс хол байлгах болов. Тэгээд хүч тэнхээтэй малыг хээлтүүлэгт оруулахдаа Яаков өнөөх модны мөчрүүдийг мал усалдаг твшний дэргэд зоодог болсон байна. Тэнхээ муутай малыг хээлтүүлэхдээ өнөөх мөчрүүдийг тэр сугалж авдаг байлаа. Үүнээс болоод Яаковын авах гэсэн алаг зүсмийн хурга ишиг тэнхээ сайтай мал болж Лабаных болох ёстой энгийн зүсмийн хурга ишиг сул дорой гарах болжээ. Ийхүү эцэст нь Яаков асар их баяжиж маш олон хонь, ямаа, тэмээн сүрэг болон унааны илжигтэй болов.
басгүй олон тооны эрэм зарцтай болжээ. За үргэлжлүүлээд өнөөдрийн хамгийн сүүлчийн бүлэг болох 31-р бүлгийг хамт уншъя. Лабаны хүүгүүд өөр хоорондоо хэлэлцэн энэ Яаков эцгийн маань бүх хөрөнгийг аваад баяжчихлаа хэмээн ярилцах болжээ. Яаков үүнийг сонссноос гадна Лабаны урдын адил өөрт нь нааштай хандхаа нэгэнт болсныг ажиглав. Улмаар мөнхийн эзэн Яаковд хэлэхдээ за одоо чи өвгдөөс төрөл садангийнхаа нутаг руу буццгаа. Би үргэлж чамтай хамт байх болно гэлээ. Иймээс Яаковны эхнэр Рахил Леа хоёроо хоньны бэлчээрт хөдөө хээр дуудан ирүүлээд хэлэхдээ эцэг чинь надад урдын адилаар нааштай хандхаа болжээ. Гэвч миний эцгийн өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн надтай хамт байсаар ирлээ. Эцгийн чинь ажилд хүч чадлаа шавхан хэрхэн зүтгэснийг минь та нар сайн мэднэ. Гэтэл эцэг чинь намайг заллан авах ёстой хөлсийг минь 10-таа өөрчлөн мэхэлсэн. Гэхдээ ертөнцийн эзний минь хүчээр л тэр намайг хорлож чадсангүй. Эцэг чинь надад хэлэхдээ чи бүх алаг малыг хөлсөндөө ав гэхэд нь би бүх мал алаг төлтөө болсон. Бүх цоохор зүсмийн малыг хөлсөндөө ав гэхэд нь бүх мал цоохор төл гаргасан. Ийхүү эцгээс чинь ертөнцийн эзэн бүх малыг нь аваад надад өгсөн билээ. Нэгэн удаа мал хийлтүүлэх цагаар би зүүдэлсэн юм. Хийлтүүлж байгаа бүх ухан зүүдэнд минь алаг цоохор эсвэл толбтой харагдлаа. Тэгтэл ертөнцийн эзний ёр бусын элч намайг зүүдэнд минь дуудан Яаков гэхэд би юу гэв гэсэн. Тэр надад хандан харав уу? Хийлтүүлж байгаа бүх ухан нэг бол алаг, нэг бол цоохор эсвэл толбтой байна. Лабан чамайг хэрхэн мэхэлхийг би харсан. Хэдэн жилийн өмнө чи тэр нэг газрыг Бетел хэмээн нэрлээд тэнд нэгэн чулуу босгож тавин дээрээс нь тос зутган мэлаагаад надад ам мөчгөө өгснөө санаж байна уу? Би бол тэнд чамтай ярьсан ертөнцийн эзэн мөн. Чи энэ нутгийг нэн даруй орхиод төрсөн нутагтаа буцсгаа гэсэн юм гэлээ. Үүнд Рахил Леа хоёр хариу хэлэхдээ бид хоёрт эцгээсээ өөрсдийн гэсэн хувийг өв хөрөнгө болгож авах найдвар байхгүй хаа. Биднийг тэр гадны хүн шиг л үздэг биш үү? Үнэн дээр тэр биднийг эд бараа шиг л худалдчихад оронд нь авсан бүх мөнгөө өөртөө хэрэглээд л дууссан шүү дээ. Эцгээс маань ертөнцийн эзэн бүх хөрөнгийг нь аваад охид бидэнд нь болон үр хүүхдүүдэд маань өгсөн бол чи түүний хэлсэн үгийг л дагах хэрэгтэй байна гэжээ. Тиймээс Яаков эцэг Исаакийнхаа амьдарчуу Хинан орн руу явхаар зэхэж Месопотамд хураасан бүх хөрөнгөө аваад эхнэр хүүхдүүддээ тэмээ унуулад өөрөө урд нь гарч бүх мал сүргээ тун одлоо. Тэр үед Лабан хөдөөхээр хоноо хяргаж байв. Харин Рахил эцгийнхээ майханд ороод гал голомтных нь бурхныг сэмхэн авчихжээ. Арам үндэстэн Лабанд үг алдалгүй байсаар ийхүү гинэт явж түүнийг мэхлэв. Тэрээр бүх юмаа аваад тэр нутгаас хурдан зугтаж Ефрат мөрнийг гатлан улмаар Хинан оронд орших Галаадын улирхаг нутгийг чиглэн явлаа. Яаковыг зугтснаас хойш 3 хоносны дараа Лабан энэ тухай сонсоод садан төрлийнхөө бүх эрчүүдийг аван хойноос нь 7 хоногийн турш мөрдөн хөөжээ. Улмаараа тэд Галаадын улирхаг нутагт ороод Яаковын байгаа газарт дөхөж ирэв. Гэтэл буудалахаар хонсон тэр шөнө нь Арам үндэстэн Лабаны зүүдэнд ертөнцийн эзэн үзэгдэж чи Яаковд сайн муу ямар ч үг хэлж болохгүй шүү гэлээ.
Яаковыг Галаадын ууланд майхнаа бариад сууж байтал Лабан хойноос нь нэхэн гүйцэж очоод түүний ойролцоохон бас майхнаа барин буудлаа. Тэгээд тэр Яаков дээр ирээд "За чи чинь яахаараа намайг мэхлэн хоёр охиныг минь дайн байлдаанд олзулж авсан мэт аваад явдаг билээ. Ингэж үг дуугүй зүхтан намайг мэхлэх ямар хэрэг вэ? Хэрвээ чи надад хэлсэн бол явхад чинь бид найр хуримтай, дуу хууртай үдэх байсан биш үү? Хайртай охтынхоо хацрыг унсаж, ач нарынхаа дайхыг үнэрлэгч боломж чи надад өгсөнгүй. Ийм мунхаг юм гэж байх уу да. Үүний чинь төлөө өшөрхөн та нарыг би хорлсон ч чадна. Гэвч урд шөнө чиний эцгийн өргөмжлөн хүндэлдэг тэр ертөнцийн эзэн надад үзэгдээд Яаковд сайн муу ямар ч үг бүү хэлээрэй гэсэн юм. Төрсөн гэрээ санаж битгэрээд тийшээ явна гэдэг чинь ойлгомжтой. Харин голомтны минь бурхныг чи юунд хулгайлав гэжээ. Яаков үүнд хариу хэлэхдээ таныг хоёр охиноо надаас хүчээр аваад үлдэн байх гэж би айсан юм аа. Харин тэр голомтны чинь бурхны тухайд бол би юу ч мэдэхгүй. Бага бүх юмыг маань нэгжин шалгаж болно шүү. Тэгээд та өөрийн гэсэн юмаа олвол авсгай. Тэр бурхныг чинь авсан хүн олдвол бүү амьд явах болтугай гэхдээ Лабаны бурхныг эхнэр Рахил нь авсныг тэр огтхонч тааварлсангүй. Лабан бүгдийг нэгчхээр шийдээд Яаков, Леа болон хоёр шивгчэн бүсгүй майхныг ээлж дараалан шалгасан боловч бурхнаа олсонгүй. Ийхүү Леагийн майхныг нэгжээд тэр Рахилийн майханд оржээ. Рахил хулгаасан бурхнаа тэмээний тогшдоор тавиад өөрөө дээр нь гарцсан. Лабан майханд нь орж нэгжээд юу ч олсонгүй. Рахил түүнд хандан "Хүндэт эцэг минь бүү урлаар. Биений юм үзэгдээд чилээрхэж байгаа болохоор өмнө ч босоод зогсож чадахгүй нэ" гэжээ. Лабан бүгдийг нэгдсэн атлаа гал голомтын бурхнаа олоогүй учраас Яаков хариуд нь ихэд урлав. "Би таны эсрэг юу хийчих вэ? Ямар гэмтэй болохоор минь та халуун мөрөөр минь мөрдөж мөшгөөд байгаа юм. Бүх юмыг маань шалгасан хэрнээ та хулгаад алдсан юмаа олов. Олсон бол төрөл садангуудын маань өмнө гаргаад тавьчих л та. Тэгээд та бит хоёрын хэнийх нь буруу болохыг тэд шийдэг. 20 жил ажиллахад минь танай малаас нэгэн ч гэсэн хээл хайсан уу? Хотон доторх хуц ухнаас чинь би ганцыг ч гэсэн авч нядалсан уу? Хээрийн амтан малд халдвал хончин хүн үхсэн малыг эзэнд нь харуулад төлбөр төлөхгүй өнгөрдөг. Гэтэл би тэднийг чинь үргэлж өөрөөсөө төлж өгдөг байсан. Өдөр шөнийн альж цагт хулгаад алдагдсан малыг та надаар тоо ёсоор нь төлүүлдэг байсан биш үү? Тэр хідэн малыг чинь би халуунд халж хүйтэнд хөрж унтах нойроо хасан байж хариулдаг байгаагүй гэж үү? Бүхэл бүтэн 20 жилийн турш тээнхүү зүтгэснийг минь та мэдэхгүй гэх үү? Би хоёр охиныг чинь авахын тулд 14 жил боол мэт зүтгээд дараа нь өөрийн гэсэн малтай болохын тулд дахин бүтэн 6 жил ажилласан шүү. Намайг ингэтэл зүтгүүлсэн хэрнээ та хөлөсөн мөнгийг минь 10 удаа өөрчлөн мэхэлж байгаагүй гэж үү? Хэрвээ эцгийн минь өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн, Авраамийн өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн, Исаакийн эмээн сүрддэг ертөнцийн эзэн миний талд байгаагүй бол би танахаас гар хоосон гарах байсан бизээ. ертөнцийн эзэн л миний хичээл зүтгэл, хэцүү байдлыг мэдээд урд шөнө таныг буруутгасан юм биш үү гэж. Тэгтэл Лабан Яаковд хандан "Чиний хоёр эхнэр бол яахын аргагүй миний охтууд. Тэднээс гарсан хүүхдүүд бол аргагүй л миний ач нар. Авч яваа мал сүрэг, энд харагдаж байгаа бүх юм чинь минийх. Харин
Өөрийнхөө 2 охин тэднээс гарсан хүүхдүүдийг би яах вүлээ? За тэгвэл хоёулаа тохиролцох болж байна. Чи бид хоёр хоорондоо гэрээ тогтоогоод гэрчлэн батлах нь зүйтэй байна гэв. Яаков нэгэн том чулууг хөшөө мэт босгон тавьж төрөл саднаа дуудан цуглуулад эргэн тойронд нь олон чулуу авчруулан овооллоо. Улмаараа тогтоосон гэрээгээ батлахдаа бүгд тэр чулууг тойрон сууж хамт хооллоо. Лабан аримай хэлтэй болохоор дурсгалын чулууг Ягаар Сахтут гэж нэрлэхэд, Яаков еврей хэлтэй болохоор Галид хэмээн нэрлэжээ. Энэ хоёрын аль аль нь дурсгалын овоо гэсэн утгатай үг болно. Тэгээд Лабан Яаковд хандан хэлэхдээ энэ овоо нь чи бидний хооронд тогтоосон гэрээний гэрч болох болтугай гэлээ. Иймээс тэрхүү овоог Галид хэмээн нэрлэх болсон байна. Лабан цааш нь Яаковд хэлэхдээ хэрвээ бид өөр газарт амьдарч байгаа бол мөнхийн эзэн биднийг хаа байгаа газарт нь хянан ажиж бидний аль аль нь түүний өмнө бүхнийг хариуцах болно гээд тэрхүү босгосон чулуунд Мицпех, энэ нь харуулын гонхон гэсэн үг гэдэг нэр бас нэмж өглөө. Лабан цааш үргэлжлүүлэн ярихдаа хэрвээ чи охтыг минь дарлан доромжилж эсвэл өөр эхнэр авахтаа хүрвэл тэнд миний нүднээс далд байна гэж бодовч чи бидний бүх үйлсийг ертөнцийн эзэн өөрөө харж гэрчлэн гэдгийг бүү мартаарай гэж. Улмаараа Лабан Яаковд хэлэхдээ өөрсдийн маань төрсөн нутгийн хил зааг дээр босгосон энэхүү чулуун хөшөөтэй овоог харагтав. Энэ овоо гэрч болох болтугай. Энэ чулуу гэрч болох болтугай. Би эндээс цааших газарт хөл тавин чиний эсрэг дайрахгүй. Чи эндээс нааш хөл тавин миний эсрэг дайрахгүй гэдгийг энэ чулуун овоо гэрчлэх болтугай. Бидний хоорондох үйл хэргийг чиний өвөг эцэг Авраам, миний өвөг эцэг Нахуур болон тэдний өвөг дээдсийн өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн хянан шүүж байх болтугай гэжээ. Яаков өөрийн эцэг Исаакийн эмээн сүрддэг ертөнцийн эзний нэрээр тангарах тавин гэрээг баталж, улмаар уулан дээр мал нэдлэн шатаагаад түүнд өргөл болгов. Дараа нь Яаков бүгдэд зориулан эдээ ундаа болж их найр хийлээ. Тэр шөндөө бүгд уулан дээр хонжээ. Маргааш нь Лабан эртлэн босч ач нар болон 2 охиноо үнсэн байж өрөөгөөд нутгийн зүг бутсан болоо.